Сүүлийн жилүүдэд монголчууд Таиланд руу ялангуяа Пхукет руу улам их аялах болсон. Үүний хамгийн гол шалтгааныг юу гэж та бодож байна? Миний бодлоор хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт хамгийн гол нь уур амьсгал. Ялангуяа Монголын хахир хатуу өвлийн улирал Пхукетийн хамгийн таатай цаг агаартай яг давхцдаг. Тиймээс цаг уурын хувьд маш сайн тохироо бүрддэг. Хоёрдугаар хүмүүс нь Таиландчууд маш найрсаг. Тэдэнд үйлчилгээний сэтгэлгээ угаасаа суусан байдаг. Тиймээс тэд танд туслах, анхаарал тавих, маш сайн үйлчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байдаг. Харин гуравдугаар сүүлийн үед бий болсон нэг том даваа тал бол нислэгийн хүртээ хэмжээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Пхукет руу шууд нислэх боломжтой болсон нь аялагчдад маш их тавтах хялбар байдлыг өгч байна. Яг тийм. Энэ зөвхөн монголчуудад биш, олон улсын хэмжээнд ч бас ажиглагдаж байгаа зүйл тийм ээ. Тийм ээ. Сүүлийн үед Пхукетийн нэр хүнд өсгөхөд нөлөөлж буй том давуу талуудын нэг нь гэж бодож байна. Одоогоор дэлхийн 70 гаруй хотоос Пхукет руу шууд нислэг үлдэж байна. Ялангуяа Европ, Аз даяар ийм шууд нислэгийн боломж агаарын холбоолт маш сайн болсон. Энэ нь аялагчдад маш тохиромжтой. Учир нь тэд замдаа зогсож дамжин нисэх шаардлагагүй болдог. Пхукетийн онцгой зүйлсийн нэг нь жуулчдад зөвхөн байгалыг санал болгоо зогсохгүйгээр дид бүтцэн маш сайн хөгжсөн, үйлчилгээний орчин нь ч маш сайн бүрдсэн байдаг. Тийм ээ. Мөн өөр бусад олон давуу тал бий. Тийм ээ. Энэ бол Пхукетийн том давуу талуудын нэг. Гэхдээ үүнийг олон хүн бүрэн ойлгодоггүй ч магадгүй. Амьдралын хэм маягийн хувьд авч үзвэл мэдээж далайн эргүүд байна. Үзэгсэлэнтэй наран шарлагын газруудтай. Бид Пхукетийн баруун эрэгт Бангтау булан дахь Лагуна Пхукетэд байрладаг. Энэ булан 5 км үргэлжилдэг маш үзэгсэлэнтэй газар. Мөн таны хэлсэнчлэн дэд бүтэц маш сайн. Худалдаа үйлчилгээ сайн хөгжсөн. Хансаг зэрэглийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой томоохон их дэлгүүр худалдааны төвөд бий. Мөн жижиг амьдралын хэм маягтай чиглэсэн орон нутгийн худалдаа үйлчилгээний төвөд ч байдаг. Хоолны сонголт маш сайн. Тай хоол мэдээж маш алдартай. Гэхдээ үүнээс гадна олон улсын өөр олон төрлийн хоолны сонголтууд бий. Мөн амралт чөлөө цагийн боломжууд маш сайн. Жишээлбэл гольфийн талбайнууд байна. Лагуна Пхукетэд бид өөрсдийн 18 нүхтэй аваргын зэрэглэлийн гольфийн талбайтай. Пхукетийн эргэн тойронд хэд хэдэн завид аргуулт онгоцсон бомбууд бий. Тиймээс усан заваар аялах нь бас түгээмэл амралтын нэг хэлбэр. Дараа нь эрүүл мэндийн үйлчилгээ орно. Эрүүл мэндийн аялал жуулчлал Таиландд маш том салбар. Мөн эрүүл амьдрал, бие сэтгэлийн тэнцвэр чиглэсэн аялал жуулчлалч сүүлийн жилүүдэд өссөн. Лагуна Пхукетэд бид BDMS-тэй хамтран ажилладаг. BDMS бол дэлхийн 5 дахь том эмнэлгийн групп. Тиймээс манай бүсэд эмнэлгийн клиник, мөн эрүүл мэнд, амьдралын хэм маягийн төв байрладаг. Эдгээр нь жуулчид болон оршин суугчдын амьдралын хэм маягийг дэмжих маш том давуу талууд юм. Оршин суугчдын хувьд мөн олон улсын сургуулиуд байгаа. Тэд дэлхийн түвшний олон улсын боловсролыг харьцангуй боломжийн үнээр санал болгодог. Тэгвэл одоогоор Пхукетийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ? Таны сая дурдсан үйл ажиллагаанууд жишээлх юм бол эрүүл мэндийн аялал жуулчлалд бол нэлээд өсөж байна. Мөн дид бүтцийн хувьд ямар өөрчлөлтүүд тэгвэл гарч байгаа вэ? Хүмүүсийн чиг хандлага ердийн аяллаас илүү урт хугацаагаар байрших, бүр амьдрах хэлбэр рүү шилжиж байгаа юу? Ялангуяа ковид цар тахлын дараа Пхукетэд үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүмүүсийн тоо маш их өссөн. Лагуна Пхукетэд Баньян группээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй хүмүүсийн ихэнх нь одоогоор 2 дахь гэр гисэн зорилгоор авч байна. Гэхдээ байнга нүүж очиж амьдрах зорилгоор худалдан авч буй хүмүүсийн тооч нэмэгдэж байна. Заримдаа залуу гэр бүлүүд нүүж очиод хүүхдүүдээ олон улсын сургуульд боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Мөн тэтгэврт гарсан эсвэл тэтгэвртээ гарсан хүмүүсийн тэнд байнга амьдрахаар зорин очиж байна. Бас ирээдүйд тэтгэврт гарахдаа ашиглах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаа авч байгаа хүмүүс ч бий. Тэр хүтэл бидний үл хөдлөх хөрөнгийг хариуцсан ажиллаж, арчилж, удирдах өгдөг. Харин эцэст нь хүссэн үедээ 2 дахь гэршиг ашиглах боломжтой. Тиймээс энэ бол төвөггүй санаа зовох зүйл багтай өмчлөл гэж хэлж байна. Учир нь зочлох үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршлагатаа тулгуурлан бид үл хөдлөх хөрөнгийн менежментийн иж бүрэн үйлчлэгийг эзэмшигчд үзүүлж чаддаг. Ингэснээр тэд өөрийн хөрөнгийг төвөггүй тайван эзэмших боломжтой болдог. Тэгвэл богино хугацааны аяллаас илүү урт хугацаагаар байрших, амьдрах чиглэл рүү шилжих хандлага хэр зэрэг өсөж байна вэ? Одоогоор их хүмүүс аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирж байгаа хэвээр байна. Пхукет жилд ойролцоогоор 10 сая жуулчин хүлээн авч авдаг. Тиймээс энэ бол Азийн тэргүүлэх аялал жуулчлалын чиглэлүүдийн нэг. Мөн Азийн номер 1 далайн эргийн аяллаа бүс гэж хэлж болно. Дэлхийн хэмжээнд бол 2 дугаарт ордог. Тиймээс аялал жуулчлалын хувьд Пхукет маш хүчтэй хэвээр байна. Гэхдээ ялангуяа ковидын дараа Пхукет зөвхөн аяллаа бүс биш харин хүмүүс нүүж очиж амьдрахыг хүсдэг олон улсын дэлхийн хэмжээний чиглэл болж өссөн.
Бидний борлуулалт цар тахлаас өмнөх үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 5 дахин өссөн. Энэ нь Phuket-ийн нэр хүнд өссөн нэмэгдэж байгаа сонирхол мөн тогтвортой алдартай байдлыг харуулж байна гэж бодож байна. Хэрвээ би яг одоо Phuket руу аялах гэж байгаа бол юу хийх шаардлагатай бол ямар алхмууд байгаа вэ? Мөн очоод хаашаа явж болох вэ? Жуулчны хувьд харьцангуй амархан. Та жуулчнаар 30 хоног байх боломжтой. Визээ эрэхтэй авдаг. Урьдчилж хүсэлт гаргах шаардлагагүй. Харин илүү урт хугацаагаар оршин суух зорилгоор байхыг хүсвэл хэд хэдэн сонголт бий. Түрүүнсэнчлэн боловсролын виз гэж байна. Хэрвээ таны хүүхдүүд тэнд сургууль сурах бол боловсролын виз авах боломжтой. Мөн тэтгэврийн виз гэж байгаа. Сүүлийн үед Тайландын засгийн газраас нэвтрүүлж байгаа шинэ визний нэг нь Destination Thailand Visa буюу дижитал виз. Үүнийг нэг төрлийн зөөлөн хүчний виз гэж хэлж болно. Энэ виз нь 5 жилийн хугацаанд нэг удаадаа 180 хүртэл хоног байх боломж олгодог. Таны хийх ёстой зүйл бол өөрийгөө санхүүгийн хувьд хангаж чадна гэдгээ нотлох, баримт бүрдүүлэх юм. Тиймээс эдгээр нь хэрэгжүүлэхэд хялбар, мөн зардлын хувьд боломжийн олон сайн сонголтууд гэж би бодож байна. Одоо Монголын иргэдийн хувьд асуумаар байна л да. Таиландд кондоминиум буюу орон сууц, эсвэл үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахын давуу тал нь юу вэ? Тайландын нэг том давуу тал бол үйл хөдлөх хөрөнгийн өмчлөлтөй холбоотой хууль эрх зүйн тогтолцоо нь нэлээд бат бөх байдаг. Кондоминиум буюу орон сууцны хувьд гадаадын иргэд үүрд газартай хамт бүрэн өмчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчлэгийг өөрийн нэрээр эзэмшиж болно гэсэн. Энэ нь Азийн зарим бусад газартай харьцуулахад маш том давуу тал. Учир нь зарим зах зээл дээр үйл хөдлөх хөрөнгө худалдан авагч болон хөгжүүлэгчийн хооронд илүү гэрээний шинжтэй харилцаа байдаг. Харин Тайландд таны орон сууцын өмчлөл засгийн газрын бүртгэл бүртгэгддэг. Өмчлөх эрхийн гэрчлэгийг засгийн газар олгодог. Газрын түрээсийн эрхийн хувьд ч гэсэн Тайландд гадаадын иргэн газар өмчлөх боломжгүй. Гэхдээ leasehold буюу урт хугацааны түрээсийн эрхийн тогтолцоонч мөн маш найдвартай. Түрээсийн эрхүүд урт хугацаагаар төрийн байгууллагуудад бүртгэгддэг. Тиймээс ийм эрхүүд ч мөн хамгаалагдсан байдаг. Тэгэхээр Таиландд гадаадын иргэдийн өмчлөх эрхийг бол зөвшөөрдөг, мөн төвөг багтай гэж ойлгож болох уу? Тийм ээ, зөв. Яг тийм. Даваа талтай байх нэ. Тэгвэл Phuket-ийг анх удаа сонирхож байгаа Монгол аялагчид болоод хөрөнгө оруулагчид та ямар зөвлөгөө өгөх вэ? Миний бодлоор хамгийн түрүүнд хэрвээ та үйл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн хөгжүүлэгч компани хэн бэ, мөн өмнө ямар дуршлагатай, ямар төслүүд хэрэгжүүлсэн бэ гэдгийг харах хэрэгтэй. Banyan Group-ийн хувьд бид Phuket-д бараг 40 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Бид өөрсдийн цогцлбортой 2500 гаруй үйл хөдлөх хөрөнгийг аль хэдийн хөгжүүлж борлуулсан байдаг. Тиймээс бид маш хүчтэй дуршлаг, батлагдсан түүхтэй. Бид Phuket-ийн хамгийн том хөгжүүлэгч компани. Энэ бол маш чухал гэж би боддог. Учир нь та худалдан авалт хийх шийдвэр гаргахдаа тухайн хөгжүүлэгч таны худалдан авч буй үйл хөдлөх хөрөнгийг үнэхээр бүрэн дуусгаж хүлээлгэн өгнө гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт байршил маш чухал. Үйл хөдлөх хөрөнгөө салбарт байршил бас дахин байршил гэж ярьдаг шүү дээ. Учир нь байршил нь таны хөрөнгийн урт хугацааны үнцнийг хадгалж өгдөг. Бид Phuket-ийн баруун эрэгт байрладаг. Энэ бол Phuket-ийн хамгийн онцгой, хамгийн үнцэнтэй байршил юм. Тиймээс манай хөрөнгийн үнц нь урт хугацааны турш өссөөр ирсэн. Мөн хөрөнгийн үнэлгээний өсөлт хүчтэй байсан. Хэрвээ би яг одоо нэг үйл хөдлөх хөрөнгө худалдаж авлаа гэж бодоход 10-15 жилийн дараа юу болох вэ? Ирээдүйд ямар боломж харагдаж байна? Бидэндээ хөрөнгө оруулалтын нэг том давуу тал бол хөрөнгийн үнцний хүчтэй өсөлт юм. Урт хугацаанд авч үзвэл би өөрөө Phuket-д 20 гаруй жил үйл хөдлөх хөрөнгө эзэмшиж байна. Миний хөрөнгийн үнцний өсөлт урт хугацаанд хамгийн багадаа 5% орчим байсан. Мөн хөрөнгө оруулалтын талаас нь харуул ялангуяа хүмүүс үйл хөдлөх хөрөнгөө 2 дахь гэр болгон ашиглахын зэрэгцээ эзэмшлийн зардлаа тодорхой хэмжээгээр нөхөхийг хүсдэг. Тийм тохиолдолд тэд хөрөнгөө манайхаар дамжуулан түрээслэх боломжтой. Бидэнд Banyan Living гэж нэрлэгдэх түрээсийн платформ бий. Түрээсийн өгөөж 5-10% хооронд байх нь бүрэн боломжтой. Тиймээс энэ бас сайн давуу тал гэж бодож байна. Эдгээр хоёр хүчин зүйл нийлээд ирээдүйд тухайн хөрөнгийн үнцийн өсөх сайн боломжийг бүрдүүлдэг. Маш сайн ойлголоо. Ирээдүйд ихээхэн өсөлтийн боломжийг амлаж байна шүү дээ. Та сая Banyan-ы аппликейшн платформын талаар дурдлаа. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу? Тийм ээ, Banyan Group-д хөрөнгө оруулахын нэг том давуу тал бол бид анхнаасаа зочид буудвал hospitality буюу зочлох үйлчилгээний салбараас гаралтай компани гэдэгт оршдог юм. Тиймээс бид зочлох үйлчилгээний туршлага, мэдлэгээ, үйл хөдлөх хөрөнгийн эзэмшигчдэд зориулсан эж бүрэн менежментийн үйлчилгээ болгон хөгжүүлж чаддаг.
Үүнд түрээсийн үйлчлэгээ, housekeeping буюу цэвэрлэгээ, өрөөний үйлчлэгээ, тогтчлт, ногоон байгууламжийн арчилгаа, усан сангийн цэвэрлэгээ, хортон шавжийн хяналт зэрэг олон үйлчлэгээ багтана. Бид энэ бүх туршлагаа үйл хөдлөх хөрөнгийн эзэмшигчдэд мөн хүргэж чаддаг. Тиймээс энэ бол маш том давуу талуудын нэг гэж бодож байна. Энэ нь төвөггүй өмчлөл гэсэн үг юм. Мөн эзэмшигчдэд зориулсан нэг цэгийн иж бүрийн шийдэл юм. Ялангуяа гадаадад амьдардаг эзэмшигчдийн хувьд энэ нь олон асуудлыг хөнгөвчүүлдэг. Тэд олон өөр хүн, олон өөр үйлчлэгээтэй тус тусад нь харилцах шаардлагагүй. Нэг байгууллагатай харилцаад бүх үйлчлэгээ авах боломжтой. Давуу талч олон байх шүү. Тийм ээ. Таныг манай студид хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Хүлээ авсандаа баяртай байна. Цаг гаргасандаа маш их баярлалаа. Энд ирсэндээ баяртай байна. Урилгыг маань хүлээ авсанд баярлалаа. Маш их баярлалаа.